За баярлалаа. За хүний хөгжлийн илтгэлтэй ерөөхдөө бүхэлдэн танилцаад доторх гаргаж байгаа дүгнэлтүүдийг харахаар хууль хэрэгжихгүй байна. Бүтэц хоорондын уялдаа огт байхгүй. Төсвөн зорилтод одоо бүлэгтээ хүрээгүй, хяналт байхгүй, стандарт мөрдүүлэх механизм ногт ажилтгүй, салбарууд нь хариуцлагаа бие биен лугаа шилжүүлдэг юм системийн доголдлууд байгаа гэдгийг л ерөөхдөө харж ийн л да. Тэгэхээр би эндээс ингээд зөвхөн одоо хүүхдийн амь нас эрүүл мэндтэй холбоотой асуудал, хүртээмжийн асуудлыг түүж харлаа. Хүртээмж хөгжлийн мөрчлөө хүний эрхийн асуудлыг түүж харлаа. За бид нар болохоор хүн амыг эрсдэлт бүлэг гэж нэрлэдэг. Тэр нэрлэлээр бол олон хүмүүс ярьж байгаа. Одоо бид нар ер нь дахиад нэг шинэ нэршил нэмээд өө. Давхар эрсдэлт бүлэг гэж гаргая дөө. Хөгжлийн мөрчлөлтөй хүмүүс орно. Бага орлоготой ахмадууд орно. Өнжин өрөөсөн хүүхдүүд, хараа хяналтгүй хүүхдүүд тэр бүлэгт ч орно. Тэгээ бүгдээр нэг тогтолцоо яриад хөө. Эхний эрсдэлд орсон байгаа хүмүүсээ хоёр дахь эрсдлээс яаж хамгаалах вэ гэдгийг яриа. Яа тэгвэл нийгмийн халамжийн зарцуулж байгаа төсөв чинь анхны эрсдэлд орсныхан дараа нэг мөнгө өгж аргацаагаад өөрөө учраа ол гэдэг ийм л тогтолцоо. Мөнгөн үйлчилгээл яваад байгаа байхгүй. Тэгээд дараа нь яах вэ гэдэг юм огт байхгүй байгаа. Би сая хүүхдийг хүлээд морин дээр одоо уралдуулж сан тухай кейс сонсчлаа. Би зөв сонссон уу? Би энийг зөв сонссон гэж ойлголоо. Тэгээ нэг хүүхдийг уяачид дамжуулаад бүр ингээд морин унуулсан гэдэг кейс сонслоо. Энэ нөгөө дэлхий дээр алдартай нөгөө Эпштейн цаашаа юм биш үү? Манай энэ хэргийг хийсэн уяач нар ч. Хүүхдийн амь насаар наадж байгаа гэдэг ч одоо бараг юу Эпштейн, юу нөгөө сериал киллерүүд вэ? Ингиж зугаацдаг. Тэгээд дээрэс нь нийгмийн ажилтны тухай асууж байна л да. Нийгмийн ажилтны үгэнд ордог уяачд байдгүй. Сургуулийн нийгмийн ажилтан юу их юм бэ? Гар хоосон тэр хүн яах юм? Мөнгөтэй хөрөнгөтэй засаг дарга нь өөрөө уяач байвал тэр хүн яах вэ тэр үний өдөөс? Тэгээд хууль тогтоомж зөрчөөд нэгдүгürt хууль зөрчиж байгаа. Хоёрдугаарт хүүхдийн амьд явах эрхээр одоо наадж шít те. Энэ дээр бол үнэхээр харамсалтай байна. Одоо энэ уяачдын би одоо хүүхдийнхээ амь насыг хамгаалаач гэж ярмаар хахад одоо бити зугаад синглийг хэтрүүлж гэж ярих юм аашаа. Ийм одоо тайлантай ийм мэдээлэл сонсч маш харамсалтай байна. Дараагийн асуудал нь хүртээмж хөгжлийн мөрчлөлийн үнийн асуудал байгаа. Бүх газар хүртээмжгүй байна гэдэг тайлан сонслоо. Эрүүл мэндийн хүртээмж байхгүй юм байна. Байнгын хэрэглээтэй эмийг авах хэрэгтэй. Нөгөө давхар эрсдэлтэй хүн чинь унаж татдаг болохоор эмээ авах гэж одоо бөө юм болж зарим юм нь хотод байхгүй, хөдөө байхгүй. Эмнээс эмний хооронд эмийн таслахаар энэ тэнд ухаан алдаад унчихна. Ухаан алдаж унахаараа дахиад хүчрхийлд уртна. Хулгаад уртна. Давхар эрсдэлтэй байхгүй. Тэгэхээр энэ юмныхаа араас ингэж үргэлжилж явсан ажлыг л одоо хиймээр байгаа байхгүй. Тэгээ би энэ дээр бол ингээд үнэхээр одоо харамсалтай байна. Ялангуяа өндөр эрсдэлтэй байгаа энэ хүүхдүүдийн асуудал, хөгжлийн мөрчлөлтөй хүмүүсийн асуудал, ахмадуудын асуудлаар тун баг байна. Тэгэд 2-3 жилийн өмнө гарсан тайлангийн мөрөөр эргээд яасан бэ гэдэг дээр дахиад байхгүй өөр чиглэлээр ороод ирэхээр ингээд юмнаас юм амсуулсан богинохон агуулгатай байхаар араас нь энэ дээр ямар тогтоол зөвлөмж өгөх вэ? Байнгын орны зүгээс одоо яах вэ? Гишүүд энэ дээр яаж ажиллах вэ гэдэг дээр хөшөө жоохон өргөжлүүлж ингэж тайлан мэдээлэлээр хангасан ийм ажил болгомоор байна. Ийм саналтай байна.